Өгтэнгэрийн чуулган академийн санаачлагаар бүтэв. Өгтэнгэрийн дорор шохомэнэ монгосын алдаргавя хонтололнор жарган осугта хорваделэкэдэ мартахаясбэ Сайн бацхан үзэгчдээ буугийн ёс заншлын тухай өгүүлэх цуврал нэвтрүүлгийн маань анхны дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За бид эхний дугаарынхаа зочноор Өгтэнгэрийн чуулган академийн тэргүүн зүүн бэлгийн тулаан 6 нэвтрүүлгийн шилдэг оролцогч хүндэт зүүн бэлэгтэн Зайран Алтан гэрэл ахыгаа урин оролцуулж байна. За өнөөдөр бид нэвтрүүлгийн Алтан гэрэл ахын өргөөнөөс бас та бүхэндээ хүргэж байна. За таны хувьд хамгийн анх ер нь одоо уг сахиусаа авахт тань ер нь ямар мэдрэмж төрж яаж бас өөрийгөө ингэж буу болох ёстойгоо мэдэрч ийсэн бэ? Одоо 2010 оноос хойш уг сахиусаа авах одоо тодруулсан багш маань тодруулснаас хойш уг сахиустай гэдгээ мэдэрсэн. За тэрнээс өмнө би бол одоо хий юм хардаг. За хүүхэд байхдаа манай хойд айлын маань эмээнаас урж тэрний сүнс нь хүртэл эргэлдэж гүйдэг байхыг хүртэл би харж байсан. Тэгээд хөдөө хээр хон хариулж өссөн. Зууныхаа амралтаар хон хариулж өсөж байхдаа хөдөө хээр харын бүрүүгээр хий юм дагаж гүйж хий юм гүйж улаангаалгаж байгаа хүртэл харж гүйж мэдэрдэг байсан. Хүүхэд байхдаа нэг тийм юм болчихлоо хэд оноод нэг манад юм хүн ирэх юм шиг аав ээж маань ирэх юм шиг хүн жочин ирэх юм шиг гэдгийг урчилж ерөөхдөө дотроо тааж мэддэг. Нэгөөсөндөө миний зүуд бодсон бодолд маань баг багаар одоо мэдэрдэг байсан гэхүү дээ. Ингээд 2010 онд манай одоо ээжэндөө одоо Понцог дулмын туяа гэдэг өөрийн хүүхдүүд бол одоо Зайран төмөрч өдр одгон учир чойд сүрэнгээд эдгээр маань уг сахиусаа аваад тэр үед тэдэр бөөлж хаяа очоод өөрийн мэдлэгөө хингэргийг аваад цогчмоор жившиг өөрөө очоод бөөлчмөр жившиг айгүй их сайхан мэдрэмж төрж байсан. Тэрнээс хойш миний зүүднөр одоо ах их руугаа харих гэж явж явах дараас нэг эмгэн хүний сүнс дагаад гүйжсэн. Энэ бүгд хий юм хардаг, олон сүнс харж исэн. Хүүхэд байхдаа одоо зүүдэлж исэн, урчлаа таагаад хэд оноод нэг хүн ирэхэндээ маргааш надад тийм юм тохиолдохонтой гэдгийг мэдэрч байсан. Тэр одоо бүх онцгой уг сахиусаа залснаар одоо мэдэрч ирсэн гэхүү дээ. Зүүн бэлгийн тулаа 6 нэвтрүүлэгт орж би өөрийгөө хэр хэмжээнд байх ёстой юм, хэр явах ёстой юм. Хэрвээ өөрийн гэсэн чадлагүй, өөрийн гэсэн мэдрэмжгүй бол тэр тухайн үедээ би хасагдаад гарч ирээд дараачийн удаад нь бэлдэн гэж бодож байтал тэр үед онгодуудынхаа хүчээр өөрийнхөө мэдрэмж хүүхэд байсан, алдаж эндэж явсан алдаа оноо өөрийнхөө бүхэл мэдрэмжийг онгодтой, сахиустай, уг сахиустай юм байна. Долоон бурхан мингээр тамаглагдаж, долоон бурхан одоо хөөгдөж ирс харцаардад үйлчил гэж хөх тэнгэрээс илгээс юм аа гэж манай онгодууд намайг хөөргөж баясагдаг. Одоо энэ бөө гэж одоо үнэхээр байдгүй, ямар үеэсээ бууж ирдээ үнэхээр энэ одоо энэ хорвоод орчин байдгүй тий. Одоо энэ дээр одоо үнэхээр хий бийдээ онгод гэж буудгүй. Бөө гэдэг юм чи одоо яг өөгийн одоо ухсал гараа гэж хаанаасаа гарч байгаа гэдгийг л танаас тодруулж асуух гэсэн да. За ер нь энэ бөө гэдгийг юу гэж ойлгох юм бэ гэдгээс л чи асууад байна да. Тэгтээ зэрэг энэ бол одоо байгалийн оршихуй юм байна. Ерөөсөө хүн төрлөختөн анх хүн нэгдлийн үеэсээ эхлээд
зүм мэдрэхүй нь асар өндөр хөгжсөн байдаг. Зүм мэдрэхүй нь яаж одоо өнөөгийн цаг үед алдагдаад ирсэн бэ гэдэг асуудал байдаг. Хүү нэгдлийн үеийн хүмүүс яг байгалийнхаа хуулиар, байгалийнхаа оршуугаар байсан учраас асар өндөр зүм мэдрэмжтэй. Тэгэл одоо чулуун зэвсэг, төмөр зэвсэг ингээл одоо технологи хөгжихийн хэрэг хүн төрлөختөн бол ерөнхийдөө одоо энэ байгалийнхаа шин чанарыг алдаад зүм мэдрэмжээ бол гээч гисэн ийм үе байхгүй. Тэгвэл зэрэг шинжилгээ ухааны техникийн дэвшлийн үр дүнд бол бид хүн төрлөختөнд 5 тухыг нэг талаар асар их өгсөн боловч нөгөө талаар хүн төрлөختөн бол байгалийнхаа зүм мэдрэмжийг алдаад ирж байгаа юм байна. Тэнгэр гэдэг бол үе үеийн бидний маш олон өвгдээсийн оюун ухаан энэ л юм байна. Энэ оюун ухаанаас өвгдөг бол одоо нэг ёсондоо арайд хүлээн авахч шиг хүлээж аваад өөрийнхөө бие оюун ухаанаар дамжуулж гаргаж байгаа энэ үүрэгтэй ийм хүн баг. Энэ хүмүүс бол одоо хүсэл зоргоороо төрдөг. Цаанаасаа шахагдаж далд ертөнцөөс шахагдаж ингэж л бий болж байгаа л да. Ер нь одоо амьдрах нэг хэрэгсэл бол энэ бий болчихвол аятайх юм байна гэж ойлгоод байна гэсэн ойлголт нийгмийн хүмүүс байдаг. За зүгээр би энэ 20 гаруй жилийн судалгаан дотор явж байхад бол өөрөө бөө болъё гэд хүссэн хүнтэй таарч байгаагүй. Ер нь болоод хүсээд байх зүйл биш гэж хэлж болно нэг талаас. Яагаад гэвэл бөө болохгүй байж болдгүй нэг зовлон. Болсон хойно хүний муу юм застдаг нэг зовлон. Болчихсон тэрийг хайж болдгүй гэсэн 3 зовлонтой гэж үздэг. Тэгтээ зэрэг энэ яг шашинтай дүүцүүлээд үзэх юм бол шашны нөгөө бурханлаг үйлийг гүйцэтгэж байгаа хүмүүс байхгүй юу? Таны хувьд одоо бөө хүн гэж яг ямар хүний үс хэлдэг юм бол бөө хүний ёс заншил, ёс чудаг ер нь ямар байх хэвээр энэ талаар бас ирж өгөхгүй. Бөө болохын тулд эхлээд миний хувьд бодоход хүн байх хэрэгтэй. Хүн болж ич одоо хүн гэж байхгүй болсон хүний зангарнсан, өөрчлөгдсөн, ясна гэж байхгүй боллоо. Улаас болохын тулд, бөө болохын тулд улаас болно, улаас болохын тулд хүн гэж болох хэрэгтэй эхлээд өөрсдөөсөө. Тэгэхээр цаанаасаа төрөөд байгаа шалтгаан бол сайн дурын хэрэг биш юм байна. Байгууллага эргүүлээд энэ хүмүүн төрлөختнөө хүмүүнлэгээр нь байгалийн хуулийг дагдаг жинхэнэ хүн ёсоор нь байлгах ийм үйл явж яана гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бөөгийн ёс жаяг гэдэг одоогийн бөөнөр маань учраа олохгүй, зам мөрөө зааж өгөхгүй, багш нар нь уг сахиусыг залж өгчөөд буруу залж өгж анханаас нь бас одоо мөнөө цагийнх нь одоо энэ осчин үеийнх нь одоо энэ одоо мөнгөний юунд нь оруулж байна гэсэн үг. Ер нь бөө улаас болохын тулд энэ бөө гэдэг юм тэнгэрийн сорилд салгуур их байдаг. Хатуу хөтөө махан биеэр нь оролдох, эд материалаар нь оролдох гээл. Ян дэрийн замбын зовлон гэдэг энэ улаастай өөрт намсуулдаг махан бие дээр нь таниулдаг. Ингэж тэр улаас өөрөө хүний зовлон сайн ойлгож мэдэрдэг болмоос өгнө. Сайн удам зарим болох хандлагагаа орно л да. Дуртай болгон боо болцдог юм аа бас. Тэр хаанасаа тамхтай тэмдэгтэй байдаг. Бид бас нэвтрүүлгийнхаа ихэнд хэлсэн алтан гэрлахынхаа шүтээний өргөнөөс нь та бүхэнд бас нэвтрүүлгээ бэлтгэн өргөж байгаа. Тэгээд эдгээр бас таны шүтээний өргөнд байгаа одоо бурхад байна. За морд чоны зурагнуу, за ангийн үсэг тэгээд одоо бөөгийн ёс заншлыг үлддэг одоо энэ малгай тойлгээд эдгээрүүдээс бас чухал бас онцлог зүйлүүдээс нь бас манай үзэгчдэд тайлбарлаж өгөх. Өөрийнхөө чадах чинээгээр ямаа бэлдэж багшийнхаа хавийг зарим төмөрч өдр багшийнхаа хуйган дээр орж хэцэн гэргэн дээр нь хуйг дуулган дээр нь орж анх уг сахиусаа залж байлаа. Тэгэхэд багш хүн хар зоосоор хэмжиж болдгоо уг сахиусыг хар зоосоор хэмжихгүйгээр улаастаа золгуулж өгсөн гэдэг бол байдаг. Тийм болохоор тэрнээс хойш би өөрөө уг сахиусаа залж багш нар маань надад зөв залж өгсөн болохоор би тэрийг бас зөв залж авч явна гэж андгаад хангараг өргөсөн учраас би зөв залж авч явж байгаа гэж боддог. Тэгэхэд зөв замаар явах юм бол аяндаа онгод сахиус нь үнэн сэтгэлээсээ бууж ирэх юм бол
баг багаар ямын бэлдэж баг багаар ямын болгож болд юм байна гэдгийг хүргэж байгаа. Тийм болохоор одоо миний энэ дээд талаас ахуулаад одоо зүүн бэлгийн тулаа 6 нэвтрүүлэгт оролцохтой биш. Уг сахиусаа ав залсны дараа зэхэж бэлдсэн ом манад толгой тэнгэрийн маань хоёрыг дуулга майхавчин тэнд байна. Ингээд баг багаар бэлдэж энэ хоёрын дээр зүүн бэлгийн тулаа 6 нэвтрүүлэгт орж тэр зурагтаа хэц хэнгэрэг дээрээ зүүн бэлгийн тулаа 6 нэвтрүүлэгт миний нэвтрүүлэг үзчихсэн ард иргэд маань намайг сайн мэдэх байх. Тийм болох дээр баг багаар тэнгэрүүд маань бууж ирж харцаард маань зан үлээл гэж үзүүлж харуулсны буйнд жаахан ч гэсэн орсон тэр зоосыг өөртөнд нь би зориулдаг. Өөртөө л бууж ирж өгсөн хүний сүсгээр өгсөн тэр мөнгөөр нь би нэг ч гэсэн хуйгийн, нэг ч гэсэн аягийн, нэг ч гэсэн хингэрэг хийц майхавчин ч гэсэн залчих юмсан, нэг ч гэсэн шүтээний залчих юмсан гэж л өөртөө энэ зан үйл хийж харцаардад сайхан үйл хийлгсэн хүн нь амьдрал ахуйн сайхан цэгцрээд явж байна. Тэр хүн сэтгэлээсээ баярлаад жоохон ч өгсөн мөнгөнд өвөд эцэст нь өөрсдөд нь зарцуулъя гэж зорддог би. За тэр Чингис хааны дэвтэнгэр боо гэж тэрний өмнөх үеч Монгол угсаад нь боо байсан. Монгол устгаа харьцаж байсан. Оройсон сарнд од гарагтайгаа харьцаж байсан. Бүх жигүүртнүүтэйгээ харьцаж байсан байдаг л да. Тэр үеийн боогийн нөө үеийн боогийн хоёуг доолгын ялгаа хооронд өдөрсөн ялгаатай. Тэр зам төлөө хийж тэр аим авсан байдал ч юм уу ангөрөөний ашаар хийдэг. Тухайн бөөнүүд үнэхээр бас тэнгэртэйгээ харьцаж чаддаг. Бүрэн эдийн авсан шидэ хураасан байдаг л да. Тэгээ энэ жигүүртэн гэдэг тэнгэрийн амьтан, хурмстэй амьтан. Уул хайрхан эзэн савдгийн унлах хөлөг болж явдаг л да. Одоо ч тэгээд энэ жигүүртнүүдийн зөвлөдөө захтайгаар ингээд толгой хөлгаар таслаагүй малга. Тэр жигээр л таслал зарж байна. Тус тусын өртөг үнэнтэй уулзч. Бид бүхэн цөөгөө нь бас амьтны хайрлах, амтгаа тангарахтай уулгаснаар штэ. Ихтэй одоо энэ жигүүртний өд гэдэг юмцээрээс бөөгийн ясанд тэнгэрийн ясанд майхавч гэм заавал байх ёстой байдаг. Энийг авахын тулд заавал тэгэл амьтны аим хороох гээд байдаг. Гэхдээ өөрөөсөө биш өөрөөлийн хүмүүс л хороож л байгаа. Гэхдээ амьтан аим хороохын тулд бас нэг бөөгийн яс гэж гэж байна штэ. Өгөж байж авдаг. Тэнгэрийн яс гэж байдаг. Өргөл хүртээдэг, эмийн өгөж байдаг. Сүүшээлээ өгдөг, тосоо өхөн өгөж байж ангөрөө хийдэг бас нэг. Хуучны үеийн өгдөө чимээ бас уламжлалын юм байгаад байгаа. Тэрийг одоос мэдэхгүй л байна л да. Мөнгөнд орцохоор хамаагүй хятад устгаад байна. За одоо ингээл хөгжсөн орныхон нүүдэлчдийг бол малынхаа арсыг эргүүлж өрснө зэрлэгүүдл гэж их хич бичдэг, ихэд оромжилдаг ийм л байсан. Тэгвэл сүүлийн энэ 100-ны дэлхийн хэмжээний шилдэг физикчд, энэ физикчдийн илүү орчдөг. Энерги хөөж явсаар байтал. Ерөнхийдөө одоо ингээл Эйнштейн сэхлэлийн зүүн бэлэг гэл ингээл маш олон том Нобелийн шагналт бол тэр чигээрээ ийшээ орчлоо. Тэгэхээр одоо хүн төрөлхтний яг сонгодог шилдэг одоо энэ суут эрдэнэтэд бол хос мэдлэг гэж юм зайлшгүй юм байна. Мэдээ шинэ хааны мэдлэг хажуугаар нэг зүүн бэлгийг сэргээж ингэхгүй бол болохгүй юм байна. Ерөөсөн хүмүүн төрөлхтний амьдрал чинь зөвхөн зүүн бэлгийнхаа дотор л харьяалагдаж энэ хүрээндээ байдгийн байна гэсэн. Энийг манай монголчууд мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг ерөөсөө тодорхойлчихсан зүйл. Тэгвэл зэрэг 300-400 жилийн өмнө ороод амьдарч ирсэн тэр хүний сүнс бол одоо энэ онгод гэдэг бол сүнсний ариуссан хэлбэрээр хэлдэг. Энэ бол нэгсэн доо христийн шашинд бол ариун сүнс гэж адилхан зүйл. Одоо хөвсгөлийн бөө гэдэг одоо байдаг шүү дээ. Одоо цаатан бөөнөр өвөө нь байж байгаа бурхан болоод хүүхдэн залгамжилж авдаг. Хүүхдэн залгамжлаад аваад тэрний хүүхд нь ачин залгамж авч идэг. Тэгээд тэр хоёрыг дуулгаа нууж идэг. Тэгээ яг жинхэнэ онгод нь өөрийнх нь тэр хоёрыг дуулганы эзэн бууж ирэнгүүт тэнд нуусан байгаа тэр хоёрыг дуулгыг авчир гэж хэдэн үеэрээ яаж онгодоо бас нэгэсэндээ баттгаж улаачаа бас шалгаж идэг гэж байдаг. Тийм болохоор тэр цаг хугацаа бас их байдаг болов гэж бодож байна. Тэгэхээр таны хувьд бол энэтэй одоо юу гэж нийцдэг вэ?
Тэгээ одоо нэг багш нар гэх энэ удган зайрангууд бас заа үлээ бас мэдэхгүй байна уу, буруу зураг хийгээд байна л да. Улаач багш гэдэг хүнсэн тэр тэнгэр газар холдож байж багш гэдэг алдар солыг хүртэн штэ. Тэгээ тэр онгод залаалаа тэр улаач одоо тавьж өгчхөөд хаяж гээх биш. 3 жил давуулж Эрдэнэ домноос суурилж уул ус дахих харагдах. Галын тахилганаад яаж хийдэ? Уулыг яаж хайрхныг яаж байшихтэй, лусыг яаж харагдтыг, төлөг төөрөг тавихад ямар юм анхаарахгүй гээл алхан бүрдэл дагуулж ам суралцуулж байхгүй бол одоо нэг хүмүүс нэг өгөн тавьж өгөөл хайчихад шүү түмэг. Ингээд тэр нэг юугаач мэдгүй хүн чинь улаач гэдэг чинь өөрөө бигээрээ л байж идэг. Дотроо орсон гэсэн байдаг. Хангаа гараал буулгалаа л гэдэг. Ирээд гэртэн буухд юуж байдгүй. Энээс явуулаад олон хүмүүс одоо сэтгэл санаагаар хохирч байна, эд материалаар хохирч байна. Энэ улаас нарын багш нарын алдаа. Тэр нь улаас өөрөө нөгөө нэг эрдэм модл дотоо. За хамгийн гол нь тэр багш гэж байгаа улсууд бол тэр хүний зовлондоор тоглолт хийж болохгүй юм. Явж байгаа хүн бол одоо ирэл хайгуулаа хийж ижил тэгэл амжилтанд хүрэхээс зөрж зам байхгүй. Заавал ингэж өөр нь зовлон туулуулдаг. Бас нэг нөгөө талаас нь ойлгоход бол бөө гэдэг хүн бол бусдын зовлон мэддэг биш, мэдэрдэг байх хэрэгтэй. Мэдэрдгийг өөрийнх нь биеэр өвдүүлэх, зовоолох юм ярин дамжуулдаг л да. Ийм сорлыг хийдэг. Ерөөсөө ингээд энэ сүүлийн 10 хэдэн жилд чинь зүгээр бөөнөр нь шийдчихлээ шүү дээ бөө гэдгийг. Тэгтэл хэн нэгнээсээ тасарсан овь олон үе удам тасраагүй ийм мундаг багшлах чадвартай хүмүүс баг байхгүй нөхцөлд ингээд ороод ирэхтэй зэрэг нэгэнд нь зовлон тохиолдог үнэхээр юм байдаг. Тэгтэл чи багш биш байхад чинь чамаа гууж байгаа л чи намайг ингээд бас нааш нөхөж ахтууш байд юм уу тийм ээ. Ингэж байгаа зайлал нэг юм явчихж байгаа юм л та. Эндээс энэ нийтийг хамарсан дампууral гараад байгаа юм. Тэгээ яг одоо бол цэгцэрчил байна. Аажим их л яг бидний хувьд бол яаралтай хардаг, харамсалтай нэг аажим. Тэгтээ цэгцрэг үшин цэгцрээл тэгж олон нэг стандартаа төрүүлдэг энэ төр болол. Тэр чинь хэлж чинь 5 өөр хүн бол 5 өөр янзаараа л дууд. Тэр чинь өөрийнхөө юм дүүрэн хүрээгүй байл гэсэн үг. Хичэнгэрэг хоёр хүмүүс одоо бие тоогоод өөрийгөө мундаг болцглоо гэдэг. 1 жил 2 жил болоод сав аваад ингээд буруу замаар будаа дэшин усууд их байна. Боссон авсан савнаар нь хүртэл буруу зураг яваад бодолж явах шиг. Уг нь бол тэр бөөгийн ясан тэнгэрийн ясан маань 9 жил 7-8 жил болж иж дорайж өөрөөр онгодыг энэ бахан буйндээ бихчүү суулгаж байж онгод тэнгэрийн айл дөөрүүдийг бүрэн гүйцээж ойлгож мэдэрдэг байж тэнгэрийн үүлээ дутуу ухаарлаад өнөө өвийн усууд нь өөрсдүүд маань олон сая босгаад ингээ буруу замаар бодоод байгаад энэ их буруу үйл явдал их болоод байна. $15 нас хүрээгүй 12 3-та 14 хүрж байгаа. За сүүлдээ бүр 10 настаас хүүхдээ бараг бөө болгохгүй бол энэ хүүхдээ 11 12 наснда бэртэх юм байна уу? Багж өөд болох юм байна. Тэгж явах юм байна гэд дал хүүхдүүдийг одоо энэ бөөгийн мөргөл одоо оруулаад байна. Энэ одоо нийцдэг одоо таныг бол одоо Монгол даяар бөө судлаач одоо зөвмөдгийн тулаад нэвтрүүлгийг шүүдэг. Тийм болохоор олон чадaltaй бөөнөртэй чаддгүй бөөнөртэй бас таарч ирсэн баг гэж боддог. Тийм яриад дуулдал тийм би зүгээр хүүхдийг идэхэд болгочихсон байгааг бол би тааралж байгаагүй. Тэгтээ манай Монголд дэлхийн хөгжсөн орнууд баг сургуулиуд шашны хичээл орд юм байна л дээ. Шашны хичээлийг орохдоо тэр энэ шашныг шүтээд өгсөн хэлбэрээр бус
Шашин гэж юу юм? Сонгох юм уу, сонгохгүй юм уу? Энэ хүүхдээс наснаас эхлээд нэг мэдээлэл ойлголт өгөх нэ дөө. Ийм юм үнэхээр манайд баймаар л байгаа байхгүй юу? Тэгэхдээ тэр хар бага наснаас тэгэж одоо хүүхдийг бол болгодог юм л да. Ерөнхийдөө бол тэр чинь нэг 18 нас хүрчээж яг л нэг ажлын чадвар шиг болчихсон байх байдаг. Одоо эндийг христиан хүүхдүүд гэдэг ингээд төрөд байна шүү дээ шинжлэх ухаан. Эн чинь бөөгийн шин чанар шүү дээ тэр чигээр ирсэн. Энийг бол хүлээлгээд энэ үндэ ойлгоод ингээд цааш нь авах ёстой юм л да. Тэр хүүхдэр бол ерөөсөө тийм хийлгэж бол одоо хичнээн чадвартай ч байсан. Тэрийг бол бас нэг өсвөр наснд хүртэл тэр хүүхдийг бас нэг хайрлаж гаамнаж баймаар байгаа байхгүй юу? Тэр бөөгдөг чи өөрөө тоос сорогч. Ерөөсөө чиний өвчнийг би ингээс ороод авдаг энэ хэд баг тоос сорогчтой төстэй юм. Тэгвэл ингээд тоос сордог юм болвол тоос сорогчныхаа уутыг савыг цэвэрлэх ёстой доо. Ихэнх өнөр ингээд өөлзөн засвар масвар заслан маслах хийгээд ирээсээ авар нэг энерги хувьд сулдсан болсон. Одоо би зөндөө таарч байна. Энэ болохоор өөрийнхөө тэр сорж авсан бие цэвэрлж чадахгүй байна. Хүүхэд бол яаж чадах юм бэ? Тэр хөшөө улмал хэцүү шүү дээ. Туршлага бас байх хэрэгтэй. Та түрүү ярьжсэн харын тэнгэр одоо цагааны тэнгэр гэж бас байдгаа гэж ярьжсэн. Тэгээд сүүлийн үед бас ер нь одоо хүмүүс одоо байгаа тухайн орчиндөө ажилтаа ч юм уу одоо найзуудын дунд одоо ингээ атаач хөтөө одоо их болчихсон хар цагаан хил амд орооцолдох за цаашлаад бас ингээ хараал хийлэгдсэн байна гэх тохиолдлууд бас гардаг. Эднэр бас яаж илэрдэг хүн бас яаж явбал одоо зөв амьдрах уу атаач хөтөнд өртөхгүй одоо ер нь ямар сэтгэл санаатай яаж ажил төрлөө үйлчлүүлж амьдрах хэрэгтэй гэх юм бол тэгээд харын одоо тэнгэр цагааны тэнгэр гэхээр бас нөгөө нэг хүмүүсийн тэр зовлон одоо харын тэнгэр нь одоо их хатуугаар хариулах ч байдаг юм уу тиймэрхүү бас ойлголт хүмүүсийн дунд байдаг. За хараалж ятдаг гэдэг үгийг бол харын тэнгэр болон хийж чадна, хариулж чаддаг. Харин сүүлийн үед тэрийг тэнгэр нь бол хийдгүү байх гэж боддог. Үнэхээр л дээд тэнгэрээс заларж ирсэн тэнгэр л бол тэр тэнгэрийн үлийг хийдгүү. Харин улаач нь өөрийн бодлороо тэнгэрэн дуудаж, тэнгэрээ муу үйл рүү өөрөө татаж оруулах тийм алдаа эндэгдэл байдаг. Биеийн хувьд бол янз бүр болдог хүмүүс хавдарл янз бүр өвчин тусаал явж байдаг. Энэ яг уг нь ингээл хараад шинжээд явахаар удамдаа таньсан тийм лусын хорлолч юм уу байдаг. Тийм гарч ил байд юм или бас хараал гэдэг юмыг бас онгод тэнгэрүүд өнөхөр буугаад явах мал бас хийгээд байдгүй. Лусын хорлолоор л дамжаал явж байд юм л өстэй. Хараал гэдэг юм одоо үнэхээр байд юм уу? Ер нь тэгээ бөөн заавал энийг хийж их ёстой юу гэдгийг л танаас асуумаар байна л да. Хараал гэж байна. Энийг бол одоо шинжлэх ухаанд гайд шин чанар гэсэн утгаар бол авч үзсэн байна л. Тэгэхээр хараал бол тэнгэрээс, газраас, хүнээс, амтнаас өөрөөсөө гэсэн ийм 5 янзаар орж байдаг. Чи муу юм хийвэл мөн төдий чинээ өөрөө төлбөр төлөх ёстой. Тэр бөө чиний хүнийг хараагаад алж болно л доо. Тэгвэл чи хүний оронд юу яах вэ? Хойно өгөх юм уу? Ам насны солилцоо арьс махны арилжаа гэж өөр дээрээс хэлэгдсэн зүйл. Чи өөрийнхөө цусан төрлөөс адилхан хүн өгж ижил яа. Тэгтээ зэрэг миний бодоход одоо нэг тэгж мундаг хараал хийгээд байгаа бөөнөр баг юу бол байхгүй болов. Маш дээд чадварт хүрчиж хийдэг зүйл юм. Хар үлийг хийвэл хөх тэнгэртэй очиж шийтгэлд ордив шүү. Дээрээ харсан олон тэнгэртэй байдив шүү. Тийм болохоор хараал чадхыг хийж болохгүй шүү гэдгийг л их хэлмээр байна да. Их захиж, уул усаа хайрлж хамгаалж өвөг дээдсийнхаа сургаалтай өөрөөрөө дүүрэн өвтэй өвчин зовлонгоо өр ширгүү сайхан яваасаа л гэж энэ залуучуудаа энэ шинээр төрж байгаа угс ахуус авч байгаа бөөнөртөө энийг л бас захиж хэлье гэж ийм цоврал нэвтрүүлэг хийж байгаа. Цаашаашдаа энэний талаар их ярилцсан гэж бодож байгаа л да. Одоо Чингис хааны сүнс буусаа. За Чингис хааны 9 баатар нь манай удамд нь одоо Мухлагийн удам гэж манай Мухлаа баатар баада
жанжин буусан. За өөлөө их буусан, Исүү хатан буусан. Ингэж Чингисийн одоо алтан уургийнхан одоо буусноо гэж надаас асуудаг. Би бол тэр буугаагүй тайлбарладаг. Таны хувьд ер нь юу гэж боддог вэ? Тэгээд улаас дээр буугаад эднэр явах цаг нь болоогүй. За энийг бол би өөрөө нөгөө хардаг бол маш баталгаатай хэлэх байна. Би өөрөө бөө биш болохоор энийг харахгүй. Тэгэхдээ ажиглалтаас харахад тэр томчууд бол бодит байдлаар бууж ирэхгүй. Хид хідэн доошогоо тэр чин зараал зарц явуулдаг элдв юм байна штэ. Тэр мэдээллүүд ирж байгаа нь үнэн. Энийг болохоор би болчлоо. Одоо та нарыг бүгдийн захирал ухааны яриад байгаа л да. Тэр одоо ерөнхийдөө бол цаанаасаа бол Монголын харин энэ муу нэртэй бүгээрээ дамжиж сэргэлэн мандалтын хин тавигдчихж байгаа. Сэргэлэн мандах юу гэхээр өвгдөөцсөн мэдээллийн дараа үйлдэл өгдөн шүү дээ. Үйл ажиллагаа. Тэгэхээр мэдээлэл өглөө дээрээс үйлдэлээ та зөв хийх үү буруу хийх үү бидний асуудал. Ийм л юм явж байгаа. Мэдээлэл тэгэхээр чинь зараал гэдэг янз янзын дамжуулан явуулж шүү дээ. Тэгтээ зэрэг ерөнхийдөө бол миний ойлгохоор бол өвгдөөцсөн маань одоо их дээдсэн маань ерөнхийдөө монголчуудын уруудаараа явж байгааг харж ил байгаа юм байна л дээ. Миний мэтгэл одоо 24 5 хүн байж дээ Чингис хаан буулгадаг л гин. Утган зайрангууд 24 байна уу? Тим тооны багш. Айгу хүн одоо мөнгөний бөө гэж их яригддаг болж байна. Энэ бөөнөр маань одоо яагаад ингэж дээрх үеэсээ ингэж яг өглөг авцаг авдаг байсан юм уу? Орчин үед одоо өөртөө ингэж дуур мэдж аваад идэв юм уу? Энэ дээр ер нь та одоо юу гэж боддог вэ? Хүн нэг хараал одоо түрүүний ярьсан таны хараалтай байна гэдэг хараалаа хариулуулах дээр тийм юм уу, ийм юм уу? Таныг бол одоо хонь өг малнасаа өг тэгэхгүй бол танаа хэдүү үеэр байна гэдэг арга ядаар мөнгөний нөгөө амар өндрөнтэй хараалаа хариулуулаад ингээд идэг. Ер нь өмнө авцсан юм дээр өглөг авцсан дээр ер нь байдгүй юм. Өөдөр бол өглөг авцсан юм байдیں۔ Ер нь байдгийн. Энэ дээр л хүмүүс буруу ажиллаад нөгөө улаачилж байгаа нөхөр тэр орж ирж байгаа зөв мэдрэмжийг буруу ашиглаад байгаа байхгүй юу. Тэгвэл яг тэр яг буруу ашиглаж байгаа байдал нь тухайн яг цагтаа шийтгэждэг бол бүх юм сайн байх л байлаа тийм үү. Тэгвэл харамсалтай нь их удаан хугацааны дараа өөрчлөж идэг. Ийм буруу юм хийж байгаа хүмүүс ач зээнэр 3 дахь үе дээрээ л дандаа муу юм өр тавиад маркнаас зээл аваад байгаа л гэсэн үг байхгүй юу. Би чамайг засахад асар өндөр юу тавилаа. Заслаа. Би чиний зовлонг л худалж авч байгаа байхгүй юу. Ерөнхийдөө. Тэгтээ нэг тухайн хүний хөв төргөөсөө болоод бас нэг аяхтай цаан дүүрчихсэн хажуу тийш нь жахан асах. Тийм үү? Тийм байх л да. Энэ их нарийн мэдрэмжийн асуудал да. Бөөгийн өгөө аваад тэнцвүүлэх гэж байдаг. Тэтэн сар тэтэн богч юм уу? Ингээд энэ онгодыг өгөх. Тэгээс улаац нь өөрөө амаараа өдөн төгрөг тэтэн мөнгөд нэхэд явах буруу юм байна. Хатуу үлэнд бол байдаг л онгодыг юм. Уул нь манай нийгмээр манай улс орон төр засаг энийг өөдөн татах ёстой байна. Яагаад гэвэл бөөдөр үндэсний соёл гүн хаан хоёр нь явж идэг. Даяарслын нөхцөл болохтой зэрэг тухайн улс орнууд тех тусмаа жижиг улс орны үндэсний соёл гүн хаан хоёрыг устгах бодлого явж идэг. Эн чинь ураг удмаа хамгаалах гээд ингээд ороод ирж байгаа өвгдөөцсөн оюун ухааныг бол тордож аваад зөв явах ёстой. Би энэ хар зардынхаа өргөөнд ажил хэрэгээ явуулж энд хүнээ үзэж зовлон салгаж өшөө цаашаа яавал одоо энэ бөөнрийгөө зөв замд нь оруулах уу? Яавал энэ бөөнрийгөө дөөс нэгдэж нэг замаар явах уу гэдэг дээр л санаа зовж байна да. Тийм болохоор энийхээ төлөө одоо зорилгоо биелүүлж хөт цэнхэр дэлгэцээрээ одоо бөөгийн ёс заншил гэдэг нэвтрүүлгээ эхэлж байна. Энээс цаашаага өшөө явж бөөгийн ёс заншил дотроо дарахад бөө, цаатан бөө, халах бөө, баяд дарахад хураанхаа бөө гэж одоо бараг бөөгээд
энэ бөөгийн ёс заншлын талаар ярина. Өшөө Монгол ёс заншлын талаар ярина. Ярилцсан нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ. Өшөө цаашаа олонч үйлдэлийг энэ цэнхэр дэлгэцээрээ харуулна гэсэн үг. Тэг болохоор энэ бөөнрийгөө зөв зам дээр цөмөөрөө нэгдэж зөв зам руугаа тэмүүлцгээе гэж хэлж байгаа юм л да. За ингээд та хоёр дээр өнөөдөр ярилцах цаг маань одоо энэ үрээд өндөрлж байна. За манай нэвтрүүлэгт одоо орох сонирхолтой хүмүүс маань нэвтрүүлгийн доогуур явж байгаа уцаар холбогдож болно. Тэгээд дараа 7 хоногийнхоо энэ цагт дахиад телевиз үзэгчтэйгээ уулзъя да. За түрүү баярлалаа. За. Moda horen chulun zark moda zona khayf moda gat kawari tsist moda ya